байцгаана уу Австрали цугаа оюутан залуучуудаа та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Намайг Оргилмаа гэдэг. Хувь хүнийхээ зүгээс би 3 хүүхдийн ээж, айлын эхнэр. Би Австрали улсад 2016 онд ирж исэн. Би оюунлаг төвийн оюутан болоод ирж исэн. Австралид бол би Master of Business ERP Systems гэдэг мэрэгчлэр Victoria University-г төгссөн байгаа. Миний бакалаврын зэргийн хувьд гэх юм бол би олон улсын эдийн засгийн харилцааг Монгол улсын их сургуулийг төгссөн. Өнөөдрийн миний энэ ивентэд орж байгаа шалтгаан гэх юм бол яг би та бүгдтэйгээ зүгээр одоо Австрали дахь амьдралынхаа зарим тийм зүйлсүүдээс бас хуваалцъя гэж бодлоо. Тэр нь юу вэ гэх юм бол бас одоо миний эргэн тойрны болон найз нөхдөө хамаатан хүмүүс бол маш их тохиолддог. Энэ бол эрүүл мэндийн даатгалын асуудлаар бас хуваалцъя. Би бас энийг бас сүүлд ойлгож мэдэж авсан байгаа. Энэ нь бол ер нь одоо нөгөө шүдтэй, нүдтэй холбоотой. Яагаад гэх юм бол нөгөө Австрали бид нар бүгдээрээ виза мэдүүлээд ирэхдээ бол бүгдээрээ одоо ихэнх маань бол оюутны даатгалтай ирцгээдэг байгаа. Оюутны эрүүл мэндийн даатгалтай. Үүнд нь болохоор нүдний, шүднийх гих мэтчлэн одоо бидний зайлшгүй одоо жил болгон үзүүлж авах шаардлагатай байнгын одоо ингээд эмчийн хяналтанд бас ингээд байж байгаа шаардлагатай зүйлсүүд ороогүй байдгаа. Тэгээд дээрээс нь биднийг одоо анх ирэхэд бол нүд болон шүдээ үзүүлж эмчилгээ хийлгэхэд маш өндөр төлбөртэй гэдэл ерөөсөө бид нар чинь ингээд харанхуу ингээд амьдарцгааж байсан. Одоо ч гэсэндээ миний эргэн тойрны хүмүүс мэддэггүй хүмүүс байдгийн байлээ. Тийм учраас бас та бүхэнд бас энэ талаар бас хуваалцсан зүйтэй болов мэдгүй нэгэндээ бас мэдээлэл хүргье гэж бодож байна. За тэгвэл ингээд гол яриандаа оръё л та. Энийг болохоор extra cover гэж нэрлэдэг. Бараг миний мэдхийн бол одоо бүхэл даатгалын компаниудад одоо яг энэ үйлчилгээ бол байж байдаг. Оюутны визтэй, оюутны OHSC даатгалтай ч байсан гэсэн тэгээ OVCH одоо OVHC даатгалтай ч байсан гэсэн үг байхгүй юу? Student визтэй хүмүүс чинь student даатгалтай 485 ч юм уу 482 ч гэдэг юм уу одоо энэ бусад төрлийн визний даатгалтай хүмүүс бол бүгдээрээ одоо арай өөр даатгал студентээс арай өөр даатгал авдаг. Оюутны даатгалтай хүмүүс ч энийг нэмэлтээр авч болдог. Бусад төрлийн визтэй хүмүүсийн даатгал ч гэсэндээ нэмэлтээр авч болтгоо. Энэ нь бас л мөн адилхан нөгөө нэг даатгалын системтэй адилхан single couple family гэдгээрээ бас ингээд зэрэглүүд нь ингээд өөр үнэлгээтэй ингээд явдаг. За тэгэхээр үнийн хувьд гээд ярих юм бол нөгөө тухайн чиний өөрөө чинь байгаа даатгалынхаа одоо оюутны даатгалтай байгаа бол тэр оюутны даатгал чинь ямар компани дээр байгаа вэ гэдгээс хамаарат та юу яаж болно тэр экстра cover-ыг тухайн компанитайгаа холбогдоод авч болдог. Энэ нь одоо жишээлбэл миний одоо жишээн дээр ярихад бол манайх ингээд 5 гишүүнтэй гэр бүлийн гишүүд бол 5 хүн байдаг. Энэ 5 хүн маань тавуулаа тус бүрдээ тухайн даатгалаас одоо үр шимийг нь хүртэн гэсэн үг. Тэгээд сарын бид нар бол ерөөсөө $106 л төлж байгаа. Үүнд нь болохоор дахин хэлье. Нүд, шүд, тэгээд дээрэс нь массажны ирэх, тэгээд дээрэс нь физик эмчилгээний ирэх гээд ингээд 4 том зүйл энэ дотор ингээд орчихсон байж байдаг. Тэгээд одоо манайхан бол энэ ч бас нэг хүнд хүчээр ажил хийгээд тэгээд одоо нөгөө нуруу өвдлөө гэдэг хүмүүс одоо хөл өвдлөө гэдэг хүмүүс бол маш их сонсогдож байдаг Тэгэхээр энэ даатгалыг бас ашиглаад тэгээд тэр физик эмчилгээнийх нь ирэхээр нь тийм физиотерапи хийдэг газруудаас бас ингээд коверлогдоод яваад ах боломжтой. Үүн дээр бас нэгэн мэдээлэл бас нэмж хэлэхэд болохоор шүдний хувьд болохоор уг даатгал нь жилдээ нэг хүн 2 удаа general dental check-up буюу одоо цэвэрлэгээ хийлгэн тэгээд эмчээр одоо аль шүд нь яасан байна гэдэг одоо зөвлөгөөгөө аавна гэсэн үг 2 удаа. Энэ бол үнэгүй. Үүнээс гадна уг даатгал юу ордог вэ гэхээр одоо гэр бүлийн гишүүн тус бүр $750 шүдээ одоо эмчлүүлэх тийм их орж ирдэг. Үүн дээр бас нэг анхаарах юм юу вэ гэхээр бас нөгөө бид нар нөгөө одоо оюутныхаа даатгалч бай одоо нөгөө бусад төрлийн даатгалч бай бид нар чинь одоо жишээлбэл тухайн байгууллагынхаа одоо юунаас шалтгаалаад эмнэлгээс шалтгаалаад бид нар $100 төлсөн бол $70-ыг нь буцааж авдаг ч юм уу $60-ыг буцааж авдаг ч юм уу ингээд клеймддэг үнэн маань өөрөөсөө бас жоохон өөр байдаг. Яг үүнтэй адилхан бас одоо нэг ламп жишээлбэл нэг газар $150-аар хийдэг байлаа гэж бодъё л та. Тэгэхэд бид нэрт $100-ыг нь
одоо тэр цуганд даатгалын компаниас буюу одоо нөгөө $750-аас мань хасагдаж тооцож байна. Та $50 карманаасаа буюу out of your pocket гэдэг юугаараа ингээд төлнө гэсэн үг. Ерөөсөө шууд нөгөө $750 ингээл панк ингээл үрчнэ гэсэн ойлголт бол ерөөсөө байхгүй. Тийм системтэй байж байгаа. Яг л нөгөө нэг MBS item number гэдгээрээ тэр чин тухайн цаад даатгалынхаа компаниас яаж хитэн долларыг нь коорлох хэрэгтэй вэ гэдг нь ингээд цаанаас айгуусаа ингээд чагсаалтаараа байж идэг юм билэ. Тэгэхээр тэрийг бол нөгөө тухайн эмнэлэгч нь бас тэрийг талаар тодруулахыг бас өгнө. Тэгээд бас үүн дээр бас нэг анхаарах юм нь юу вэ гэх юм бол нөгөө нэг өөрийн чинь даатгал одоо жишээлбэл Bupa-ч байд юм уу, Medibank-ч байд юм уу, тэ AHM-ч байд юм уу, NIB, тэ Alliance. Энэ даатгалуудаас чинь одоо даатгалууд чинь тухайн эмнэлэг хамтарч ажиллагүй үгүй юу гэдгийг бас бид нэр шалгах хэрэгтэй. Хамтарч ажилладаг тухайн өөрийн чинь даатгалтай хамтарч ажилладаг эмнэлэг дээр очих юм бол илүү бас даваа тал болно. Тэ? За шүдний хувьд бол ийм байгаа. Нүдний хувьд гэх юм бол бас $450 биш нүдэн дээр болохоор $200 байдгийг. $200 дээр энэ болохоор юу гэхээр нүдний имчилгээ гэж бол энэ дээр бас ойлгож болохгүй. Энэ юу байдаг вэ гэхлээр та нүдний шил авч болно $200 тий? Контакт линз авч болно тий? Гихмчлэн ийм дотор нь юм байгаа. Тэгээд массажны болохоор $100 ирэх байдаг. Физик имчилгээний болохоор бас $450 ирэх бас үүнд хамаарагддаг. Энийг болохоор гэр бүлийн гишүүн тус бүр гэж бас ойлгоорой. Манайх жишээлбэл бол надад бол их олзуурах хууштай санагдаад байгаа. Яадаг вэ гэхээр одоо жишээлбэл бид нэр ингээл тэ бүгдээрээ ингээд шүдний эмнэлэгт ингээд очиад үзүүлэе гэх юм бол бид нэр нэг удаа ингээл үзүүлэхэд л гэхэд ерөөсөө нэг хүн тус бүрийн $150 байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нөгөө сар сараараа ингээд бид нэр үүнийг ингээд $100 төлөөл тэгэл жилдээ нөгөөтгөө ингээд ашиглана. Бас дээрэс нь нэг ойлгох юм юу вэ гэхээр энэ нь ингэж явсаар агаад 12 сарын 31-ээс 1 сарын 1-нд ингэж шилж эхлэхээр бүх юм дахиад нөгөө нэг ихнээсээ гэсэн үг. Одоо ихнээсээ гэх юм уу одоо нөгөө $750 шүднийхээ эмчилгээнээсээ бид нэр ингээл хасагдаал одоо миний хувьд одоо жишээлбэл одоо ингэ шалах юм бол минийх нэг $100 л үлдсэн байгаа. Одоо ингээ 12 сарын 31 өнгөрөөд 1 сарын 1 болоход бол минийх дахиад $750 сэргэн гэсэн үг. Би бас энэ даатгалыг саяхан мэдээд саяхан авсан. Тухайн үедээ болохоор миний даатгалын ажилтан надад юу гэж хэлсэн бэ гэхээр уул нь бол нүд шүд гэсэн одоо энэ хоёр зүйл нь болохоор энэ даатгал дээр 2 сарын waiting period буюу хүлээлгийн хугацаатай байдгаа гэж хэлжсэн. Гэхдээ одоо бол одоо нөгөө даатгалын компаниудын промошн зарлчихсан. Тэгээд хүлээлгийн хугацаагүй та маргааш хамаагүй очиод шүдээ үзүүлээд ингээд үйлчлэгийг авч иж болно шүү гэтгсэн. Тэгэхээр та нар бас шалгаад үзвэл та бүгдэд хэрэгтэй байх гэж бас бодож байна. Нүд шүдний хувьд гэх юм бол хүний маш чухал хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр одоо нөгөө шүднээсээ болоод бид нар чинь унтаж чадахгүй өвдлөө гэхэд тий. Унтаж чадахгүй одоо маш их өвддөг. Тэгээ цаашаа бууглах юм бол нүүрний гажиг одоо юу гэдгийг одоо дотоод эргэтэн хүртэл нөлөөлдөг учраас бас үүн дээр бас маш сайн анхаарах хэрэгтэй гэж би бол хувьдаа л үздэг учраас энэ талаараас их ийм мэдээлэл өгөх нь зүйтэй л байх гэж би бас бодож энэ тал дээр ярьж байна л да. За энэ дээр болохоор нөгөө миний түрүүний хэлсэнчлэн болохоор та оюутны даатгалтай болвол аль даатгалын компанитай байгаа вэ? Одоо үндсэн даатгалтай байх хэрэгтэй гэсэн хүн. Үндсэн даатгалтай байж аж дараа нь энэ extra cover гэдэг юмыг аавна гэсэн. Хэрвээ та Bupa-гийн даатгалтай болвол Bupa-тайгаа холбогдно. Уцаар ярина. Тэ? Уцаар яриад би ингээд extra cover авах гэсэн юм аа гэж хэлээл. Тэгэхэд бид нэр бол бүр ингээд имэйлээр ирчихсэн гэсэн одоо тэ мессежээр ирчихсэн гэсэн бүх мэдээллүүдийг ингээд явуулчихсан юм байлээ. Миний хувьд бол би бол Medibank-тай. Medibank руу бол уцтаал холбогдоод тэгэхэд одоо ингээд тэгнэ гэл ерөөсөө л бүх юмын сайхан тайлбарлаад хэлэл өгчих юм бэл. Ямар нэг тийм материал гэсэн юм бол ямар ч юм байхгүй. Зүгээр л одоо та тэрэн дээр нөгөө сар болгон төлдөг учраас харин нөгөө картнаас чинь татна картныхаа мэдээллийг л өгөх хэрэгтэй. Тэгэл сар болгон татагдаал тэгэл ингээл явчихна. Тэгээ дээрэс нь одоо ингэж бас нөгөө яран хэлж байгаа нь та одоо ингээ юу энэ экстра cover-ыг авчих юм бол та одоо ингээд оны өмнө аягүй сайн үйлчлэгийг авчна. Он гарлаа дахиад одоо шинээр эхлэх гэсэн үг байхгүй юу? Шинээр эхлэе гэдэг чинь та дахиад он гараад дахиад үйлчлэгээнүүд авчна. Тэгээд та энэ даатгалыг бол хизээлэл туцлах боломжтой байлээ л дээ. Сайн мэцэн намайг Вэйл гэдэг. Манай эхнэр Австралиас суралцахаар амжилттай виз авсан. Би өнөөдөр даалгаврын виз амжилттай авлаа.
оюутан залуусаа гэр бүлээрээ Австрал сурч амьдарцгаая. За бас одоо миний сүүлийн өнөөдрийн та бүхэндээ бас хуваалцах бас нэгэн мэдээлэл бол одоо оюутны даатгал тий тэгээд одоо 485 визтэй байх үеийн даатгал гэд тий нэрийгээ одоо нэг үндсэн даатгалаа хэрхэн яаж ашиглаж болох вэ гэдэг тал дээр бас нэг ганц хоёрхан типс буюу зөвлөгөөнүүд өгье гэж бас бодож байна. Энэ нь юу вэ гэх юм бол хамгийн нэгдүгürt бид нар тий ерөнхийдөө үндсэн одоо нөгөө нэг хамгийн түрүүлж одоо эмнэлгийн үйлчилгээ авахдаа бол бид нэр GP буюу General Practitioner буюу GP дээр очдог тийм ээ. GP дээр очихдоо болохоор одоо даатгалтай хүмүүс маань хамгийн номер 1 таам бүх маань юуг анхаарсан гэж би хүсэж байна гэхлээр тухайн даатгалын компанийнхаа хамтарч ажилладаг GP дээр очиорой. Яагаад ингэж хэлж яана гэхээр хамтарч ажилладаг GP дээр очих юм бол таны карманаас мөнгө гарахгүй та карта одоо даатгалынхаа карта үзүүлээд тэгээд үйлчилгээ өнгөө авах боломжтой тий. Хэрвээ та одоо нэг одоо хамтарч ажилладаг GP дээр очих юм бол та төлбөрийн төлнө тий. Тэгэхээр нөгөө MBS item number-аараа буцаагаад claim тэгэхээр таны карманаас тодорхой хэмжээний мөнгө гараад байна. Жишээлх юм бол тухайн GP чинь танаас $70 үйлчилгээ үзүүлнэ та $70 төлөөрэй гэх юм бол та $70 төлнө. Тухайн GP-гийн чинь өгсөн одоо инвойсныхаа дагуу та MBS item number-ийнхаа дагуу та нэг ойролцоогоор $30 л ерөнхийдөө буцааж аавна тий $30. Тэгэхдээ бас зарим GP-нэрийн өгж байгаа тэр нөгөө нэг инвойсын дээрх item number жоох өөр байх тохиолдолд бас арай дээр мөнгө авах тохиолдол бас байдаг. Тэгэхдээ та үнийг таашгүй учраас хамгийн номер 1-т би таныг тий тухайн даатгалынхаа компани хамтарч ажилладаг GP дээр очиосоо гэж бас одоо зөвлөмөр байна. За дараагийн миний бас нэг та бүхэндээ хуваалцмаар байгаа одоо даатгалтай холбоотой бас нэг зүйл нь юу вэ гэх юм бол та одоо Австрал байж байгаа хугацаанд өндөр төлбөртэй даатгал төлөөд байж байгаа учраас лабораторид шинжилгээ өгöd авах хэрэгтэй. Энэ шинжилгээний өгөхөөсөө та олныг амар цутаагаад авах шаардлага байхгүй. Яагад гэвэл энэ зүйл эн чин та даатгалынхаа карта үзүүлэл үнгүү хөгтчдөг зүйл. Тийм учраас та одоо тий цусны шинжилгээ, шийсний шинжилгээ одоо өөр юу гэдэг те тэр шинжилгээнүүдийг бас аягүй сайн өгж явах хэрэгтэй шүү. Laboratory гэдэг бас патолог буюу лаборатори байдаг. Тэр бол ер нь бараг л миний мэдхийн бараг бүх даатгалын компаниудтай хамтарч ажилладаг. Өнгөө шинжилгээ өгч бас болдог. Нөгөө ихнээсээ GP дээр очиод referral letter аваад тэгээд лаборатори дээр очиод та өнгөө шинжилгээ өгөх боломжтой байдаг. Үнийг бас ашиглаасаа гэж бас та бүхэндээ хүсмээр байна. Дараагийн бас нэг зүйл нь гэх юм бол скан хийдэг газрууд одоо нэг ультрасаунд одоо эход хардаг одоо тархины зураг авдаг тий одоо ийм газрууд бас байдаг. Миний одоо нөгөө туршлагаас ингээ харж байгаа юм бол бас нөгөө тухайн одоо тэр нөгөө зураг авдаг газруудаас шалтгаалаад одоо нөгөө коверлогддог нөгөө клейм хийхлээр коверлогд одоо нөгөө мөнгө буцааж авдаг одоо дүн одоо тухайн газраас шалтгаалаад бас их өөр байдаг шүү. Тэ их үнэтэй газар очичдаг маш бага одоо яг ийм одоо миний одоо юугаар гэх юм бол одоо нөгөө brain scan буюу одоо тархины зураг авах гэдэг юм байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт маш олон одоо Google дээр үзэнгүүт олон газрууд гарч ирнэ. Эхнээс нь ингээ уцтаад item number-ыг ингээ аваад тэгээд даатгалаасаа ингээ асуугаад тухайн газрынхаа одоо нөгөө одоо өгж байгаа үнэтэй ингээ харьцуулангууд тэнгэр газар шиг үнүүд өгдөг шүү. Тэ тэгэхээр яг хуу мэдээж бас нөгөө энэ олон юм дотроос муутай сайтай газар байгаа л ах. Гэхдээ яг адилхан одоо үйлчлэгийг маш үнийн зөрүүтэй авна гэдэг чинь бас нөгөө мэдгүйгээсээ болоод үнийн зөрүүтэй авах магадлал бас байдаг шүү. Тэгэхээр бүгднөрөө нь бас ингээд аягүй сайн өөрийнхөө ойр байгаа газруудаас уцтаж асуугаад тэгээд арай үнэн наан байгаа газар нь бас өгөх бас боломжууд бас байдаг шүү. Эхнийгээ газар руу уцсан чинь танд $400 гэж хэлж болно. Бүр $700 ч гэж хэлж болно. Гэтэл нөгөө газар $200 гэх мэтчлэн маш зөрүүтэй байдаг. Тэгээд буцаагаад нөгөө нэг даатгалаасаа клейм хийгээд авъя гэд тэгэхээр нэг 150-нд буцааж өгдөг ч юм уу те. Тэгтэл та $750 төлсөн байдаг, $600 та карманаас гарах шаардлага гараад байдаг шүү. Тэгэхээр энийг бас сайн судлаарай гэж бас хэлмээр байна. Дараагийн зүйл нь гэх юм бол бас одоо нөгөө яаралтай тусламж үйлчилгээний одоо эмнэлгийн тусламжийн газар те emergency гэж бид нэрлэдэг. Энд болохоор та бүхэн бас нөгөө одоо би ингэж игүүцлээ, ингэж тэгэж игүүцлээ тий эмнэлэгт очих уу яах уу гэд ингээд одоо амралтын өдөр байгаад байдаг, шөнө орой байгаад байдаг. Бидний нөгөө одоо ээж нарын маань группүүд дээр тий миний хүүхэд ингэчлээ, миний энд ингээд байна, манай нөхөр ингэчлээ. Одоо яах вэ гэд ингээд пост бичиж орж ирдэг. Маш ингээд ийм асуудалтай series буюу ийм
асуудлууд байхад тэрний оронд одоо миний хувьд зөвлөх юм бол шууд emergency очиж болно. Бид нар бүгдээрээ даатгалтай тэр даатгалаараа одоо emergency call-лагддаг. Гэхдээ emergency бид нар нөгөө нэг GP-д үзүүлдэг шиг карта уншуулад үнэгүй үздэггүй. Тэд нар мөнгө төлөхийг шаарддаг, тийм учраас мөнгөө төлчин дараа нь emergency-гийн үйлчилгээ олвол бүрэн 100% буцаагдаж ирээд байдаг шүү. Тэгэхээр та цааргалахгүй өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг бодоод emergency дээр бас очиж үзүүлж байгаарэ гэж бас зөвлөмөр байна. Бас нэг давуу тал нь гэхлээр нөгөө нэг emergency чинь шууд тэр доор нөгөө яаралтай одоо эмчилгээ хийгээд өгчдөг. Цаашдын нөгөө бидний энэ маш чухал эрүүл мэндэд маань одоо тохирсон одоо яаралтай эмчилгээ хийгээд өгчдөг нь одоо надад бол маш их таалагддаг. Тэгэхээр emergency-д очиж бас хандж байгаарэ. Яаралтай юм болох юм бол гэж бас хэлмээр байна. Үүнтэй холбоотойгоор бас emergency болохоор мөнгөө төлчдөг. Бид нэр дараа нь invoice-а одоо энэ имэйл рүү одоо та нарт ингээд имэйл өгнө, эсвэл утасны дугаар ч юм уу. Энэ имэйлээр утасны дугаараар холбогдоод өөрийнхөө мэдээлэлээ өгөөд тэгээд invoice аваарай гэж хэлдэг. Тэрлөө ингээ холбогдохлоор нөгөө invoice авч чадахгүй ингээд баг маш их удаагаад бас байдаг, бас талууд байдаг, маш хурдан ч ирэх талууд байдаг. Удаагаад ах юм бол битгий хойш суугаарай, араас нь хөөцөлдөө даваарай, уцаар яриарай, энэ чинь бас нөгөө энэ хүмүүс чинь бас маш олон хүмүүстэй ажиллаж байгаа учраас бас хүмүүсийн бас сайнтай муутай хүмүүс бас таарах магадaltaй ажиллаа бас хойрог хийх хүмүүс бас байдаг. Тэгэхээр араас нь маш сайн уцтаад имэйлээ бичээд ингээд авах юм бол бид нар бас ингээд асуудалгүй юмны бас ард гардаг шүү. Миний хувьд бас нөгөө эргэн тойрны хүмүүс энийг авч чадаагүй тэгээ ингээд орхицсон штэ гэсэн яриа маш их сонсч байсан учраас энийг бас давхар хэлж байгаа шүү. Өөр чинь бас дахиад нэг юм бас нэмж хэлэхэд Австралид ирээд бас төрийвч гэдэг юм уу хүүхэдтэй болъё. Эсвэл энчээ байж байхтаа бас ингээд хүүхэдтэй болчихъя, бүл нэмчий гэсэн эмэгтэйчүүд манаас бас үзчихэж магадгүй. Энэ эмэгтэйчүүдтэй бас ингээд хэлэх юм бол төрөх эмнэлгээ бас маш сайн судалж бас сонгож байгаарай. Яагаад вэ гэхлээр бас нөгөө нэг эмнэлгээсээ бас хамаарат төлбөрийн хувьд ч гээд үйлчилгээний хувьд ч гээд бас их өөр тийм байх тохиолдлууд бас байдаг юм байлээ. Миний хувьд ч гээд бас миний эргэн тойрон найз нөхдийн маань хувьд ч гээд бас тиймэрхүү experience-ууд буюу туршлагууд бас гарсан шүү. Тэгэхээр нөгөө нэг эмнэлгүүдээ бас маш сайн судлаарай. Төлбөрөө яаж авдсан байна. Одоо жишээлбэл миний одоо хандаж одоо үйлчилгээ авч исэн одоо эмнэлэг North Shore Hospital болохоор яаж исэн гэхлээр одоо ингээд нөгөө таныг төрүүлэхийн тулд гарах зардлууд нийнэ. Нэг 3000-аад орчим доллар. Та энийг заавал төрүүлж төлөх шаардлагатай гэдэг тийм одоо шаардлага тавьж исэн. Тэгээд за тэрийгэ төлчин. Тэгээд тэрнээсээ ингээд нөгөө хасагдах зарчмаар ингэж явна гэдэгчсэн. Тэгээд яг би миний хувьд бол тэрийгэ төлөөд ингээд төрсөн. Гэхдээ дараа нь буцаагаад нөгөө төлснийхээ дараа нөгөө буцаагаад юунаасаа даатгалаасаа төлбөрөө авах учраас би invoice авъя гэхлээр тэрийг маань ингээ удаадаг тэрийг маань ингээд одоо маш олон ийм нөгөө процедуртай ингэж яваад тэрнээс надад жоох юм төвөгтэй байсан. Түүнээс ч бол яг North Shore эмнэлгийн төрүүлж байгаа процесс бол маш гайхалтай сайхан байсан. Монголд байгаа одоо ирэх гэж байгаа оюутнууд маань бас бодож явах юм бол Австрал маш сайхан төрүүлдэг шүү гэж бас хэлье. Миний найз нөхдийн хувьд бас өөр эмнэлгүүдэд ингээд төржсэн туршлагууд бол маш сайхан туршлагууд бас байгаа. Төлбөр нь бас арай өөр явагддаг юм байлээ. Үзүүлэх таланда тэр дороо төлбөрөө төлөөл ингээл явцдаг. Тэр бол их надад амар санагдчихсан. Тэгэхээр бас энэ талаар бас хуваалцъя гэж бодлоо. Тэгээд та бүхэн бас асуух асуулт байвал асуулт хариултын болон дээрээс надаас асуугаарай. Энэ талаар бас зөвлөгөө өөр та нарын бас энийг бас ярьсан бол зүгээр ээжтэй гэж бодож байгаа зүйлсээ чинь би яриаггүй байвал та бүхэн натаа холбогдоод бас асууж болно шүү. Баярлалаа. Би одоо Австрал улсын Newcastle хотын сургууль суралцж байна. Гэр бүлийн хамтлагаараа Австрал улсын Сидней хотод амьдарч байна. Тэгээд миний өөрчлөж байгаа аюулгүй төвөнд маш сайн байгуулсан бөгөөд та бүхэд аюулгүй төвөнд сонгон өөрчлөлт хийж байна.
Австралиасыг сонгоорой залуусаа бүгд нь ажлын амжилт хүсье. Сайн байцгаана уу оюутан залуусаа. Би жүжигчин болж байна. Би оюундаг төвөөр дамжуулж Австрали улсад урлагийн чиглэлээр сурч сонсон даатай байна. Мөн гэр бүлээрээ хамт тэнд сурч ажиллаж байна. Оюутан залуус та бүхнийг оюундаг төвд ханднаа гэж уриалж байна. За бас нэгэн одоо нөгөө Австралид бас сурж байгаа тий амьдарж байгаа гэр бүл залуучууд тий хүүхдтэй хүмүүс бас зориулаад бас нэгэн мэдээлэл бас хүргэе гэж бодож байна л да. Энэ нь юу вэ гэх юм бол оюутны визтэй хүмүүст бол энэ бол бас хамаарагдахгүй байгаад байгаа шүү, харамсалтай байна. Тэ? NSW Education одоо энэ яам гэх юм газраас нь болохоор оюутны визтэй хүмүүст хүүхдүүдийн сургалтын төлбөрийг нь хөнгөлөх одоо тийм боломжийг бол бас олгодгүй байгаад байгаа. Энэ өөр визнүүд буюу 485, 482 ч гэдэг юм уу те. Энэ визнүүд бас боломжтой байдаг. Гэхдээ энэ бол маш юм гоё урт листээр ингээ маш ойлгомжтой ингээ байж байгаа шүү. Тэрийг бас өөрсдөө визний ангиллаас хамаараа тэрийг бас шалгаад үзээрэй. Хэрвээ хүсэх юм бол натаа холбогдоод тэр линк те тэр юмнуудыг нь бас авч болно шүү. Энэ болохоор жишээлбэл манайх 485 визтэй. Ингээд манай хоёр хүүхэд одоо сургуульд сурдаг. Тэгэнгүүт одоо нөгөө ковидаас шалтгаалаад одоо ингээд ажиллах цаг багасчихлаа. Эсвэл одоо ажилласаа гарчихлаа. Тэ орлого буурчихлаа гэдэг ийм одоо нөгөө шалтгааныг тавиад NSW Education руу болохоор юу яаж болж байгаа. Миний хүүхдээ сургалтын төлбөрийг хөнгөлөөд өгөөч гэдэг материал бид нар өгч болно. Энэ мэдээлэл нь вебсайтн дээр нь маш тодорхой байж байгаа. Тэгээд үүний дагуу бид нар яах ёстой байдаг вэ гэхлээр хамгийн түрүүнд application form байгаа. Application form бүгднийг сайхан бүглэнэ. Ажил хийж байгаа бол ажилтнаараа тэнцээ гар хэсэг зуруулаад мэдээллүүдээ бүглүүлнэ. Картынхаа мэдээллүүдийг, дансныхаа мэдээллүүдийг бүгднийг өгнө. Тэгээд дээрэс нь ажлын газрын тодорхойлт гэж байгаа бол тэрийгэ өгнө, тэ? Хүүхдүүдийнхээ визний материалуудыг өгнө, өөрсдийнхөө визний материалуудыг өгнө, паспортын хуулбаруудыг өгнө. Тэнцээж ихсаацсан байгаа бүх бичиг баримтуудыг одоо бүрдүүлээд тэгээд дээрэс нь хамгийн чухал зүйл гэх юм бол маш сайн одоо шалтгаанаа тайлбарлсан яагаад чамд одоо энэ fee exemption буюу төлбөрөөс чөлөөлөгдөх шаардлага байгаа юм бэ гэдгийг тайлбарлсан нөхцөл байдлаа одоо дурдж маш сайн бичсэн тий хүсэлтийг маш сайн kind буюу одоо найрсгаар гаргасан тийм захаа бичих шаардлагатай тэгжээж энэ маань одоо батлагддаг байгаад байгаа шүү. Миний хувьд бол би одоо сүүлийн 2 жил 485 визтэй байхдаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хөнгөлүүлж чадсан. Яг гэвэл нөгөө ковидаас шалтгаалаад миний ажиллах цаг багассан, тий? Гэх мэтчлийн нөгөө юм шалтгаанууд байсан учраас энийг хийсэн. Төлбөрийн хувьд одоо нөгөө 485-та 85 визтэй хүмүүсийн хүүхдүүд төлбөрийн хувьд бол $6,000 төлдөг. Тэгэхээр манайх одоо жишээлбэл 2 хүүхэд тэгэхээр жилийн $12,000 хөнгөлүүлнэ гэдэг бол маш их зүйл. Тэгэхээр одоо начиг тэ жах хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээж нарт бол энэ орлого олж чадахгүй маа гэхэд зарлагаасаа хасах бас нэг том боломж. Бас их гоё motivated team нөгөө мэдрэмж авдсан байлээ. Их гоё байсан. Тэгээд ерөнхийдөө одоо нөгөө материалаа бүрдүүлэх дээрээ бас надаас бас асуух зүйл байвал би бол туслахад бэлэн байгаа шүү залуучуудаа тий. Одоо эдгээр хоёр зүйлээс тий бусад одоо та бүхэнд ингээд асуумаар те байдаг. Тэгсэн чи би одоо хилээгүүч гэдэг юм уу одоо тийм асуултууд байх юм бол одоо асуулт хариултын булангаар та бүхэн надаас асууж болно шүү. Би хариулахдаа таатай холноо. Баярлалаа.